Хей. За энэ өдрийн мэнд өглөөний мэнд оройн мэнд би танасаа энэ өдөр яг одоо байж байгаа боломж цаг хугацаагаа ашиглаад нэг хэдхэн минутанд аягүй гоё зөвлөгөө өгсөн. Над нэг 20 минутын хугацаа байна. Энэ хугацаанд би одоо дараагийн тасгалжуулалтанд орохоос өмнө энэ завсан яг чамд өнөөдөр манай монголчуудад мэддэггүй мөртлөө тоодоггүй мэдээлэл юм шиг хүлээн анзаардаггүй нэг том алдаа гэсэн засах ажлыг хэлээд өгье. Нэг цаг чи өнгөрөөд юу ч гараас нь гарахгүй яаж одоо богино хугацаанд байгаад байна уу те яаж богино хугацаанд амжилтанд хүрэх ёстой бэ гэдэг аргаа мэдгүй паникт орсон. Эсвэл өөртөө би яг яах вэ? Юугаа мэдэхгүй байна гэж явж байгаа бүх монголчуудаа бүх залуучуудаа зориулаад хэлээд өгье. Манай би олон мянган мундаг хүмүүсийг одоо хүмүүсээс суралцж байна. Олон чанартай бүр ингээд яаж амжилтанд хүрэх вэ гэдэг нэг л аргыг чамд хэлээд өгье те. Чиний ажилтан гараас чинь гарахгүй, чиний цаг чинь дэмий өнгөрөөд байгаа бол энэ лайв заа сонсцоо. Тэгээ яагаад хэлж байна гэхээр чи богино хугацаанд эснийг амжуулах сурах хэрэгтэй. Ядуу хүмүүс яадаг вэ гэхээр цаг нь ингээд өнгөрөөд идэг юм чинь мөнгө санаа зовоос нэг хэрэггүй юм дээр тийм мөнгөд бодоод байдаг болохоос ш ерөөсөө цагаа үнэлдэггүй мөнгөд бодоод байдаг учраас өдөр тутмынхаа би өнөөдөр юу хийж амжуулав ямар юм хийж бүтэв ямар үр дүн гаргав гэдгийг ерөөсөө хардаггүй харах ухаан байдаггүй тэгээд дандаа ярахлаа надад маш олон гэртээ сууж байгаа ээжүүд холбогдож байна маш олон одоо юу гэдэг одоо залуучууд холбогдож байна тий тэгээд ирэхлээр бүгдээр цагаа ерөөсөө үнэлдэггүй ямар үнэтэй цаг нь ямар үнэтэй цагийг урсаад байгаа юм бэ гарцтаад байгаа юм бэ гэдгийг ерөөсөө тоодоггүй. Тэгээл нэг шалдар жижиг сажиг юм хөөцөлдөд байгаа мөртлөнгөөсөө яг хэрэгцээтэй юм хийдэггүй, үн цэнтэй юм хийхдээ ерөөсөө фокус хийж чаддаггүй тийм байгаа байхгүй. Тийм учраас манай монголчууд ерөөсөө хөгжихгүй. Манай монголчууд яг нэг л юм засах хэрэгтэй. Тэр маань юу вэ гэхээр цагтаагаа яаж ажиллах хэрэгтэй. Баян хүн яадаг вэ гэхээр ерөөсөө мөнгийг ашиглаж богино хугацаанд энэ цагийг зөв ашиглаж мөнгийг янз янзаар тоглолт. Мөнгийг ашиглаж өнөөдөр ирээдүйдээ би цаг хэмнэх бодлого ашигладаг. Мөнгийг ашиглаж бид нар чаддаг хүмүүсээс мэддэг хүмүүсээс суралцах хэрэгтэй гэж бодож байгаа учраас тэр хүмүүс хамгийн мундаг хүмүүстэй зэрэгцэж бууж байгаа тэр хүмүүст мөнгөө төлж байгаа суралцдаг. Баячууд тийм учраас өнөөдөр чи ядуу байж болно. Өнөөдөр бид нар мөнгөгүй байж болно. Гэхдээ би өнөөдөр халаасанд байж байгаа хідэн тэмдгээ өөрийнхөө боловсрал өөрийнхөө чаддаг юмдаа өөрийнхөө мэдих юмдаа зориулахын тулд бүр мэддэг байж байгаа хүмүүсээс өчнөө 10 жил одоо хичээсэн 20 30 жил 40 жил амжилтанд хүрсэн бизнесийн амжилтанд хүрсэн мөнгө санхүүгийн амжилтанд хүрсэн байж байгаа хүмүүсийг хараад тэр хүмүүсээс миний тэргуунд одоо эрх чөлөөг бид авахгүй тул би юу хийх хэрэгтэй юм гэхээр чиний өнөөдөр байж байгаа энэ цаг зөв ашиглагдах хэрэгтэй байхгүй. Чиний халаасан дотор байгаа хэдэн төгрөг зөв рүүгээ зориулах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй байна. Гэтэл бид нар юу гэж хардаг вэ гэхээр зовж хөдөлмөрлчөөд ядуу хүмүүсийн сэтгэлээ яг эндээ байгаа байхгүй. Ялгаа нь байгаа. Зовж хөдөлмөрлчөөд зовж нэг хэдэн төгрөг олчоод тэрийг юунд зориулаад байгаагаа мэддэггүй. Өөрийгөө ерөөсөө хөгжүүлэхэд зориулдаг. Тэр нь дандаа өдөр тутмын стрессээ тайлахын тулд юу болоод байгааг мэддэхгүй юм дээр гардаг. Хамаг мөнгө чи хамаг хөдөлмөр чи хамаг оюун санаа чинь зөвхөн ийм дээр зориулж алдагдаад байгаа байхгүй. Тийм учраас та нартай их зориуд яг энэ цаг гэдэг ямиг үнэл сураагүй хүн мөнгө гэдэг ямиг хизээч олж чадахгүй. Цаг гэдэг ямиг өөрөөсөө контрол болгоогүй хүн мөнгө гэдэг ямиг амьдралдаа бий болгож чадахгүй. Ирээдүйдээ бий болгож чадахгүй. Чиний өөрөө хүүхэд өнөөдөр яагаад одоо сэтгэл ханамжгүй өөртөө итгэлгүй чи өөрөө яагаад өөртөө итгэлгүй байна гэхээр ерөөсөө чи өөртөө зориулж хөрөнгө оруулаагүй өөрийнхөө шаардлагатай гэсэн цагийг дэмий юм зарцуулсан чиний хүч чадал хаана өдөр цаг ирэх болгонд ингээд бид нар бүгдээрээ хөгшин шүү дээ. Одоо би 10 20 настай 10 эдэн настай байж байгаа хүнтэй бол надад цаг байгаа юм чинь би залуу байгаа юм чинь ингээд бодож чинь гэтээ залуу байж байгаа хүнтэй би өөртөө хөрөнгө оруулалт хийгээд боловсрлоо сайн хурдан хөгжүүлэх бодвол би 30 40 50 настай болсныхаа дараа би оройтчлоо гэж суудаг болсон. Ихэнх монголчуудын проблем яг энэ. Цагийг ерөөсөө үнэлдэггүй учраас гараас нь юм гардаг. Нэг л мэдлэг өдөр өнгөрчдөг. Нэг л мэдлэг юу ч гараас нь гардаггүй. 7 жилийг, 5 жилийг, 3 жилийг гэртээ суугаад өнгөрөөсөн ээжүүд Монголоор дүүрэн байна. Тэгээ ажилгүй байж байгаа би мөнгөгүй байж байгаа одоо би яах вэ? Гуйлга гуйж байгаа юм шиг амьдрал та. Тэгээд тэрийгээ бид нэр өөрчлөх нь чиний хариуцлага шүү дээ. Тэрийгээ бид нэр сайжруулахын тулд чи өөрөө юм хийх хэрэгтэй бид нэр юу ойлгохгүй байгаа байхгүй. Тэр хин нэгэн хүн яана надад мөнгө авах байна. Би таны сургалтанд суух гэсэн юм аа. Тэгтэл надад мөнгө авах байна. Одоо яах вэ? Таастаа надад ингээ аваад өгөөч, туслаад өгөөч. Нэг чи өөртөө зориулаад өөрийнхөө цагийг өрдөг бодвол би яаж чамд тусаж чадахгүй шүү дээ,
Тэгэхээр тэр хүнд юу ч өгөөд хэрэггүй. Үнгүй юм байгаа ч нэмэр байхгүй. Яагаад гэвэл би туслаад ч хэрэггүй. Өөрийнхөө би цагийг зориулаад нэмэргүй. Яагаад гэвэл тэр хүн өөртөө зориулаад хуруугаа хөдлөхийг хүсэхгүй. Өөрийнхөө оюун ухаанд, сэтгэл санаанд өөрийнхөө ирээдүйд зориулаад хөрөнгө оруулалт хийхгүй учраас хэцүү байх нь аргагүй шүү дээ. Тэр үлээс салж ийн энэ хүмүүс ирээд ингээ асууж байгаа юм. Манай нөхөр надтай айгу муухай харьцаад байна. Намайг ингэж яагаад хэцүү байгаад байна. Бидний асуудал айгүй их байна. Айгүй их проблем байгаад байна. Аргагүй шүү дээ. Тэгэд өөрийнхөө гар дотор байж байгаа цагаа зөв зохицуулаад зөв юмаа хийгээд ажил хэрэгчээр амьдралынхаа проблемыг шийдэх юмдаа хөрөнгө оруулалт хийгээгүй учраас өнөөдөр чиний халаасанд мөнгө байхгүй, чамд итгэдэг хүн байхгүй, чи өөртөө итгэлгүй, чиний бүх юм чи хүчгүй байгаад байгаа байхгүй. Тийм учраас чиний ганц нэг проблем, нэг л хэрэг проблем чи юу байна гэхээр чи цагаа зөв ашиглаж сурах хэрэгтэй. Өнөөдөр байж байгаа цаг мөч дээр өнөөдөр байж байгаа оюун ухаанаа өнөөдөр гарын дор байж байгаа бүх юм энерги эрчүүчээ юу л зориулж хийх гэдэг юм бэ гэдгийг чи бодох хэрэгтэй. Хэрвээ чи бид хоёр энийг ойлгоогүй бол ирээдүйд чи хоёр хаач хүрч чадахгүй. Өнөөдөр чи өөрийнхөө хурдыг өсгөхийн тулд өөрийнхөө оюун ухааныг өөрийнхөө цагийг зөв ашиглаж чадахгүй бол юу ч хийж чадахгүй. Тэгэхээр би ганцхан нэг л юм та нартай зөвлөгөө өгье те. Нэг л одоо энэ цагийг зөв ашиглахын тулд миний өгөх гээд байгаа нэг чухал нэг зөвлөгөө юу байна гэхээр хийх дургүй, хийх шаардлага байхгүй. Чиний амьдралд стресс авчирдаг, чиний амьдралд огт хэрэггүй юмнуудаас татгалзаж сураа. Бүгднгийн болоод сур. Чамд хэрэггүй байж байгаа бүх юмнуудыг энийг манай менторуудын надад өгчээсэн зөвлөмж учраас тэр сайтангууд яагаад сайтан болсон бэ гэхээр өөртөө хэрэггүй юмтай зурлаад байдгүй, өөртөө ашиггүй юмтай зурлаад байдгүй, өөрийнхөө эрч хүчийг алдагдуулсан, өөртөө тусалдаггүй, өөрийнхөө амьдралыг сордог, өөрт нь одоо завир зовлон асуудал өгч идэг хүмүүстэй утгалдаад байдаггүй. Тэр хүмүүс яадаг вэ гэхээр би өөрийнхөө цагийг үнэлж байна. Тийм учраас би өөртөө шаардлагатай оюун ухааныг өөрийнхөө цагийг үнэлэхийн тулд өөртөө зөв найз нөхөдтэй болох хэрэгтэй. Өөрийнхөө боловсролыг өгч хэрэгтэй. Тийм юмнуудыг чаддаг болох хэрэгтэй. Тийм учраас би энэ чиглэлээр явъя гэдээ өөрийнхөө замыг сонгодог. Ядуу хүмүүс яадаг вэ гэхээр манай найз нь намайг мөнгөтэй олчвол намайг тоохоо олчин надтай яриахаа олчин тэр найз нартай хорогдоод байдаг. Өдөр тутмынхаа тэр байдаг юмдаа хорогдоод жижигсэж би миний амьдрал ерөнхийдөө дайггүй болоод байгаа юм чинь гэж бодоод суугаад байдаг. Гэтэл яг үндэ айгүй ядуу яваад байгаа. Тэрийгээ бүр ингээд өөрийгөө хэвэн болгоод сэтгэл санааныхаа хувьд өөрийгөө ингээд татноос дуудаад ингээд ямар ч юм утгагүй амьдрал утгагүй юм чи ийм л байдгийн чи яах юм бэ гэдэг үзэл бодолтой яваад байдаг. Амжилттай хүмүүсийн нэг юм тийм байдлыг үзий яддаг. Тийм байдлаасаа бүр гарахын тулд шаардлагатай гэсэн өнөөдөр өөртөө тохиолдоод байгаа хэцүү байж байгаа одоо бэрхшээлтэй үнэхээр хэцүү байдал байж байгаагаа хүлээн зөвшөөрөөд энэ байдлаа үнэнчээр нь харж хэлдэг. Энэ байдлаасаа өөрөө тусгаахын тулд зөрөгтэй шийдвэр гаргадаг. Тэр тухлаг хүснээсээ гардаг. Тэр тухлаг хүсээ бүсэндээ өөрийг нь хойд цагдж байгаа, өөрийг нь айлгаж хөвдүүлж байгаа, өөрт нь хувь нэмэр оруулдаг, өөрийг нь одоо буруу зүрх ойлгодог, эвгүй байдалд оруулдаг хүмүүсээс зайгаа авч эхэлдэг. Багаар зайгаа авч эхэлдэг. Тэр үеэс яадаг вэ гэхээр тэр хүмүүс өөрийнхөө энергийг хамгаалж байгаа, өөрийнхөө цагийг хэмнэж байгаа, өөртөө шаардлагатай гэсэн, өөртөө үнцэнтэй гэсэн юм хийж байгаа. Ядуу хүмүүс болохоор өөртөө хэрэггүй юм шиг мөрчнгөөс өөрөө хинт хэрэгтэй мэддэхгүй тэмээ юмд хамаг цагаа гарч ирдэг. Тэргээр л ялгаатай. Тэгэхээр энэ хоёрыг салахын тулд чи яах ёстой вэ? Би чамайг цагаа хэмнээд ихэн бүтээдэг, их амжилтанд хүрэх гэх юм бол чамд number 1 чиний ганцхан шиг хийж чадах юм байна. Тэр нь юу вэ? Миний одоо энэ лайв дээр өгж байгаа нэг л зөвлөгөө юу вэ гэхээр чиний гарын дор байж байгаа цагийг чи зөв ашиглаж сурах хэрэгтэй. Өнөөдөр байж байгаа чиний 5 минут, 10 минут та одоо 5 цаг, 10 цаг гэдэр ерөөсөө зүгээр суухгүйгээр яг шаардлагатай гэсэн зөв юмдаа фокус хийж, зөв юмдаа анхаарал төвлөрүүлж, зөв юмыг уншиж, судлаж, сайжруулах юм дээр төвлөрөх хэрэгтэй. Зөв ментортойгоо ажиллах хэрэгтэй. Зөв татгалзуулагчтайгаа ажиллах хэрэгтэй. Зөв амжилтанд хүрсэн хүмүүсээс үгийг сонсч, хүлээж авч тэр арга барилуудыг өөрийнхөө амьдралдаа нэвтрүүлж сурах хэрэгтэй гэдэг. Энэ бол чиний ирээдүйг ганцхан бий болгоно. Бид нар 20 жил 50 настай 60 настай 70 настай болсныхаа дараа бид нар дандаа харамсаад хэвлэхгүй цасаар уйлаад сэргэж орж ирэхгүй энерги эрч хүч чи алдагдсан байдаг. Энэ юм бид нар тусгаад байгаа байхгүй. Хэрвээ энийг чи засаж чадах юм бол чиний үр хөвгөд засагдана. Чи өөрөө энэ проблемыг шийдэж чадах юм бол зохицуулж чадах юм бол танаа үр хөвгөд зүг болгоод явчихна да. Тийм учраас өөрийнхөө өмнө тулгараад байгаа бэрхшээлүүдийг би өнгөрсөн нэг лайв хийсэн өөртөө тулгарч байгаа хүнд нөхцөл байж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөч. Энэ худлаа өөрийгөө одоо жишээлбэл гоё бодоод байна, чадаад байна гэдэг нэг муу жоохон ямби машин, нэг муу үзсэн гар утас
одоо нэг ганц шиг байр худалдаж авсныгаа амар их мундаг гэж бодоод яваад ах юм байхгүй. Хорвоо ертөнц тэрнээс илүү улс орн чинь дүүрэн проблем байна. Чи дэргэд байж байгаа хүмүүс бүүн сэтгэл санааны дарамттай байна. Чи өөрөө бүүн стресстэй байна. Тэгэхэд яагаад чи өөрийгөө болсон бүтцэн гэж худлаа манжлаад байгаа юм бэ? Яагаад бид нар өөрсдийгөө чадаад мэдээд юм гэж худлаад өгүүлэх хэрэгтэй юм бэ? Энээс илүү чадах зориг чамд байдгүй юм уу? Энээс илүү бүтээ гэсэн, энээс илүү хүсэж тэмүүлээ, энээс илүү хий гэдэг юм байдгүй юм уу? Гэтэл чи өөрийнхөө өдөр тутмынхаа зүгээр аяг хоолныхоо талаар бодоод тэгээд нэг хүний гарыг хараад бэлэнчлээд яваад байгаа бол манай монголчууд үнэхээр явахгүй. Та нарт энэ лайв таалагдж байна үү те? Тэгээд лав дараарай, лайк дараарай, шеэр хийгээрэй. Зарим нэг хүмүүс хүргмээр байгаа тэр хүмүүсээ таг хийгээрэй заяа. Тэгээд би та нартай намайг сайн мэдгүй хүмүүс энэ дээр харж байвал намайг Моника Бацак гэдэг би амьдралын тусгажуулагч, бизнесийн тусгажуулагч. Одоо яг одооны цаг дээр бол би Лондонд байна, Англид байж байна. Англиас би өөрийнхөө гэрээсээ ярьж байна. Тэгэхээр та нартай лайв хийж байна. Тэгэхээр тэр утгаараа та нартай яг миний хэлгээд байгаа. Үнэхээр яг энэ лайв дээр миний ганцхан нэг шиг юм хэлсэн. Хэрвээ чи баяжээ гэж бодвол чиний ирээдүй гоё сайхан явах хэрэгтэй гэж бодвол чи цагдаа өөрийнхөө гарын дор байж байгаа өнөөдөр энэ чиний өдөр тутам хэрэглээд ингээд үр ашиггүй өнгөрөөд байдаг бүх юмнуудыг болиулж гэл нэгээр нь энэ надад ашиггүй энийг болиулъя. Энийг дахиж хизээч хийхгүй тул би юу хийх вэ? Өөртөө ашиггүй өнгөрүүлдэг бүх цагуудаа, бүх ажлуудаа бүгднийг болиулаад оронд нь цоошин хувилбарыг гаргаж ирэх хэрэгтэй. Цоошин дагаврыг, цоошин ертөнцийг, цоошин юмд зориулаад сурах хэрэгтэй юм, чадах хэрэгтэй юм дээр фокус хийгээд цоошин зорилгодоо зориулаад өөртөө хэрэгцээтэй, өөртөө шаардлагатай зөвхөн чамд үр ашиг өгдөг, зөвхөн чиний одоо санхүүгийн амжилт, чиний энергийн амжилт, гэр бүлийн амьдрал, ас жаргалт чинь хэрэгцээтэй шаардлагатай гэсэн юм дээр л фокус хий. Тэгвэл бид нар одоо манай монголчуудын ядуу амьдралдаг, монголчуудын бэрхшээлтэй байдаг нэг том шалтгаан нь ерөөсөө л энэ. Цагийг шал дэмий өнгөрдөг. Монгол бодоод байдаг болохоос ч цаг ерөөсөө боддог. Цагийг яаж өнгөрүүлж байгаадаа ерөөсөө анхаарал тавьдаггүй. Цаг болохгүй өнгөрчнийхаа дараа дандаа л хүний төлөө зовсон юм шиг яриад байдаг шүү дээ. Тийм учраас энэ дээр яриад байгаа. Вау, баярлалаа. Орж ирсэн хүмүүстээ бүгдэнд баярлалаа. Юу яасна комент хийсэн хүмүүстээ баярлалаа. Хай. Сайн байгаа. Сайн гоодайл мөгцдөг гэдэг үлээ те. Энэ их юу хийдэг нөхөр юм уу, пастор юм уу? Би пастор шээ. Амьдралын тусгажуулагч. Тэгээд тийм учраас Валентина Булгановна гэнэ амьдралын тусгажуулагч лайф коуч гэнэ баярлалаа хаа. За маш их баярлалаа. Сайхан зөвлөгөө өгдөгт нь баярлалаа шүү гэж юм те. За тэр найс нөхдөд таг хийгээрэй. За бид над одоо хэдхэн минут байна? Одоо дахиад нэг 5-6 минут байна. Тэгээд энэ хугацаанд би та нартай юу гэж хэлэх гээд байна? Яг одоо чамаг яг өнөөдөр чи юу хийж болох вэ? Нэг л юм хийж чадна. Тэр маань юу вэ гэхээр чиний гарын дор байж байгаа цагийг яаж би хөгжүүлэх хэрэгтэй юм бэ? Би юун дээр зориулах хэрэгтэй юм бэ? Юу надад ашигтай байна? Юу надад ашиггүй байна? Юу надад огт хэрэггүй? Чиний энергийг чамайг стресстүүлээд байна. Чамайг зовоогоод байна. Энийг хийхэд болчихлоо та. Уурлаа сууж ахаа оронд, гомдоо сууж ахаа оронд би өөртөө шаардлагатай гэсэн ямыг энэ дээр зориулаад фокус хийе гэдэг юмнуудаа бол хийхтэй. Тэгэхээр чамд хэрэггүй байж байгаа бүх юмнасаа татгал гэдэг санааг өгч байгаа. Би чамд өөртөө ашиггүй байж байгаа төслүүдийг өөртөө ашиггүй хэрэггүй байдаг юмнуудаас татгалзаа сурчвал чи хэрэгцээтэй байдаг юмнууд чинь төлөвлөсөн. Тэгэхээр богино хугацаанд амжилтанд хүрэх арга чинь тэр ерөөсөө. Богино хугацаанд өөртөө шаардлагатай байсан ашигтай юмнуудыг олохын тулд мөнгийг зөв ашиглах, мөнгийг зарцуулаад дуусгах биш, мөнгөөрөө хөрөнгө оруулах. Мөнгөөрөө шаардлагатай оюун ухаандаа хэрэгцээтэй өөрсдөө ирээдүйд хэрэгцээтэй зөвхөн энэ мөнгийг ингэж ашиглаа гэхэд дараагийн жилд яаж өсөх вэ? Энэ маань яаж өсөх вэ гэдэг юмдаа зориул. Өөрийнхөө боловсролтой зориул, өөрийнхөө өв хүний хөгжилтөө зориул, өөрийнхөө чадахгүй юмыг чаддаг болохын төлөө ашигла. Ирээдүйд чи энийг чаддаг болчвол чиний мөнгө чи хариудаж ирсэн. Чи чадахгүй учраас чиний орлогын түвшин чинь доогуур байна. Чи энээс илүү чаддаг, энээс илүү их юм түвшинд ямар ч хүн одоо би Монголд харж байна те. Хэчнээн саяын орлоготой байж болно хамаагүй. Гэтэл бид нар энэ маань ирээдүйдээ бий болох баталгааг өнөөдөр байж байгаа цаг чинь бий болгож өгдөг байхгүй. Өнөөдөр чи энэ цагаа яаж ашиглах вэ? Чинь ирээдүйдээ 10 дахин өсөх шансууд. Би та нарт дараа нь 10 дахин яаж одоо бизнесээ өсгөх вэ? 10 дахин яаж бизнесийнхээ орлогыг өсгөх вэ? Ийм шанс боломж бизнесүүдэд маш их бий болсон. Тийм учраас би энэ дээр миний бизнес гэдэг хөтөлбөр дээр энийг бүр илүү тодорхой яриад байгаа. Яг одоо манай дасгалжуулалтын академийн зүгээс одоо манай байгууллагын амжилтыг яаж 10 дахин их хэмжээгээр өсгөх вэ гэдэг төлөвлөгөөн дээр бид нэр ярьж байна. 10 дахин их өсөхийн тулд бид нар 10 дахин гаргадаг 10 давтаад гаргаад байдаг алдаануудаа яаж засах вэ гэдэг юмыг ярьж байна. Гэвч бид маш олон янзын
гайхамшигтай гоё ертөнцид орж ийн техник технологи хөгжсөн маш олон мянган хүнд 1 минут секунд хэдхэн мөчийн хооронд хүрч болдог боломжуудыг бид нар ашиглаж нэвтэрч байна тийм учраас бид нар та нартай зориуд бүр үнэхээр чи амжилтанд хүрэхийн төлөө хэрэгцээтэй бол тэр орон зайгаа олоод аваач гэдэг тэр орон зайгаа бүрдүүлэхийн тулд би өнөөдөр юу хийх ёстой чиний цал чинь юунд зориулагдах ёстой юунд гардтагдаад байна юунд дэмий үргэлдээд байна тэр бүх юмнасаа татгалзаж эхлэхээ гэдэг саналыг би өнөөдөр та нарт тавьж байна тийм энэ бол миний өгж байгаа олон мянган өнгөө зөвлөгөөнүүдийн зөвхөн нэг нь тэгээд чи яг өнөөдрийнхээ зүгээс энэ лайвыг үзэж байгаагийн зүгээс энийг нэвтрүүлэхийн тулд чи одоо юу хийх хэрэгтэй байна? Тэрийг коммент дээр бичээд өгөөрэй заяа. Тэрийг яг коммент дээр би энийг ашиглаад энэс болоод миний энерги гарч таад байдаг. Би энийг болиулъя гэдэг шийдлээ энэ лайвын доор коммент дээр бичээрэй заяа. Тэгвэл их улам их гоё чамд өөрчиж гэсэн гоё инспирэшн өгөх бах те. Би энийг болиулъя. Би ерөөсөө энийг хийгээд байдаг энэ надад ашиггүй байдаг. Энийг би болиулъя. Энийг ашигтай болох ажлуудыг би хийя. Тэрийг чи хийгээрээ би тэрэн дээр чинь бүгдэнд нь комментуудыг чи хараад би чамайг лав дарна заа. Зөвхөн тийм коммент гэсэн хүмүүсийн комментуудыг уншиж чад би лав дарна заа. Окей. За ариун дагва тэгжэн аянд нэгдээд номоо авлаа шинтэн уншиж эхлэхээр тэсэж ядан байна гинэ баярлалаа гайхалтай. За наран чимэг дэмбэрэл тэгжэн супер өчигдөр сонсож байгаад унтчихсан маш их мэдээлэл өгдөг мундаг юмхтэй гинэ баярлалаа. Яа. Найз нараа таг хийж байгаа хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү бүгдэнд нь тий. Тэгээд өнөөдөртөө бидний яг цаг хугацаа одоо бид нар 2020 он гэж байна. 2020 он чи билнэ үү? Чи бизнес хийх хүсэлтэй байгаа юу? Чи санхүүгийн эрхчлэлд хүрэх хүсэлтэй байгаа юу? Чи амжилтанд хүрэх хэрэгтэй байна уу? Чиний сонгосон карьер чам зөв үү, буруу юу? Чиний авьяас чадвар, чиний төрөлхийн хүсэл мөрөөдөл зорилготой нийцсэн үү, нийцээгүй юу? Энэ бүхнийг бид нар миний бизнес гэдэг хөтөлбөр дээр 9 сард бид нар оруулж ирж бүртгэж аван тэр болтол өөрийгөө бэлдээрээ заяа. Тэгээд тэр хөтөлбөрт оролцоход бид нар нэг жилийн төлбөр нь 5 сая төгрөг байгаа. Энэ жилдээ бид нэр гайхамшигтай гоё боломжийг олгоно. Тэр нь юу вэ гэхээр бид нар бас scholarship юм уу тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхийг хүмүүст өгж байгаа. Тэрэнд оролцохыг одоо 8 сарын 15-наас бид нар тэтгэлэгт авах хүмүүстээ уралдаан зарлана. Тэтгэлэгт оролцохыг хүсвэл манай monica.com гэдэг вебсайт руу ороод өөрийгөө бүртгүүлээрэй за. Тэгээд манай вебсайт руу ороод ирэхлээр имэйлээ бүртгүүлээд ирэхлээр биднээс тэтгэлийн талаар мэдээлэл аван тэтгэлийн зааврын дагуу оролцоод өөртөө 5 сая төгрөг олж ороо. Яг цагаар тусал 5 сая төгрөг биш. Бид нар давхар нууцсан 20 сая төгрөгийг танд өөртөө өгч байгаа. Тэр нь юу вэ гэхээр 5 жил чамайг надаас хувийн менторинг зөвлөгөө аваад надтай ажиллаад амжилтанд хүрэх боломж шансыг өгж байгаа. Тийм учраас яг энэ дээр байж байгаа линкээр ороод имэйлээ бүртгүүлээд надаас дараа нь яаж тэтгэлэг авах уу, ямар гоё үнэлгээ зөвлөгөөнүүд авах уу, хэдэн сая тэр бумын ашигтай бизнесийг одоо бизнесээ томруулах, бизнесээ өндөр зэрэгтэй хүрэх алсын хараагаа яаж өөрөөсөө бий болох уу гэдэг өөртөө хөрөнгө оруулах, өөрийнхөө энэ цаг мөчийг ирээдүйд 2020 онд 21 он гэхэд амьдрал нь өөрчлөгдөд явах төвшөндөө хүргээд явхад чинь би та нартай бэлгэлж байгаа. Тэгээд манай хөтөлбөрт өнгөрсөн жил оролцож байсан хүмүүс бүгдээрээ тусдаа нэг жилийн дотор хүмүүс гайхамшигтай өөрчлөгддөг. Нэг жилийн дотор одоо өнгөрсөн сард 2 сар ажиллаад шууд бизнесээ эхлүүлээд явсан нэлийн хэдэн хүмүүс байж байгаа. Манай хөтөлбөрүүдэд оролцоод явсан хүмүүсээс тэгээ өнөөдөр надтай зэрэгцээ тоглоод гүйж байгаа янз янзын бизнес хийгээд тэрийг хэрэгжүүлээд бид нартай хуваалцаад яриад биднээс суралцсан юмнуудаа хүмүүс заагаад явж байгаа маш олон мянган залуучууд одоо Монголд явж байгаа. Тэгээд тэдний нэг нь байгаа ч гэдгийг би чамд боломжийг нь олгож өгч байгаа юм да. Гайхамшигтай. Яа. Цэгийн сайн үнэтэй зөвлөгөө өгч байдаг чинь маш их баярлалаа гинэ. Баярлалаа. За наран чимэг дэмбэрэл гинэ. Манай залуучууд энэ хүний номыг олж уншаад лайвыг нь байнга сонсож байгаараа үнэхээр их мэдээлэл өгдөг, дэмий цагаа үрдэг хүмүүс сонсороо гэж юм. Yes, гайхамшигтай баярлалаа. Наран чимэг. Тэгээ миний ном гэжсэнээс миний 2 ном байдаг шүү дээ. Бэрхшээлгүй боломж мөнгө ба миний үнсэн гэдэг ном байгаа. Миний Монгол нэр Бацхвэ мөнгөн тяа гэдэг нэртэй хэвлэлтэйгээр гарсан байгаа. Тэгээд энэ номнуудыг олоод аваарай за. Гайхалтай. Баярлалаа. За ном хаан байна, умаар байна гэнэ номын дэлгүүрт байгаа. Ер нь дэлгүүрүүдээр байгаа. Бид нар бас борлуулалтынхаа хүргэлтийнхаа юм зардал хөлсийг ажиллагааг нь жоохон цөөрүүлэхийн тулд хүргэлтийн байгууллагатай гэрээ хийж байгаа. Тун удахгүй бид нар тэр хүргэлтийнхаа байгууллагынхаа мэдээлэл өгөн тэгээд тэгэхээр гэрээрээ хургуулээд авах боломжтой болоод эхэлсэн за. За дараа нь юу ч хийсэн юмгүй хамаг цаг өнгөрөөд
өнгөрөөд байна. Нэгийг бодох юу ч хийсэн юм хамаг цаг өнгөрөөд байна. Нэгийг болно яг яаж бүтээмж өсгөх вэ гинэ. За хэдүүлээ ерөнхийдөө ингэж хийж бүтээмж өсгөх вэ? Яг бүтээмж өсөхийг үл хийх юм бол боловсрох. Энийг хийдэг гаргадаг юмнуудаа боловсрох. Тэгээд зөвхөн бүтээмж өсгөх төрлийн юмд л фокус анхаарлаа төвлөрүүлчихтэй. Баярлалаа. Ариун тэгжэн маш их санаанууд төрдөг. Яаж ч эхлүүлэх учраа олохгүй, цаг их олохгүй, цаг их ярьж байна гинэ. Тэгэхээр тэрийг яаж хийх учраа олохгүй бол чи хөтөлбөрт оролцож өөрийнхөө чадрыг хөгж юу хийхтэй байгаагаа мэдээс хаваад яг яаж хийх вэ гэдэг аргаа сайжруулж чи хөгжөө очив маш богино хугацаанд хийж чаддаг болчихно за. Окей. За гоё ярьдаг шүү. Намайг үнэхээр ухаалцуул яаж амжилтанд хүрэх талаар нэгийг бодогдуулдаг маш их баярлалаа шүү гэж баярлалаа. Окей баярлалаа гэж. За энэ хүмүүстэй бүгдэнд нь баярлалаа талархлаа гэж илэрхийлчихье. Би одоо дасгалжуулалттай. Тэгээд дасгалжуулалттай гэснээс би маш цөөхөн хүмүүстэй энэ зүүн ажиллах боломжтой байгаа. Миний бизнес гэдэг хөтөлбөр эхэлчүүл эргээд авгүй болчихно. Тийм учраас яг одоо энэ зундаа би дасгалжуулалтын ганцаарч гэсэн цагийн үеэр тавих боломжтой байгаа. Тийм учраас манай сайт руу ороод дасгалжуулалт авах гэдэг линк рүү дарж ороод миний рүү дарж ороод өөрийнхөө дасгалжуулалтын гэрээгээ хийгээд явуулаарай за. Надад 1 сарын дасгалжуулалт авахад 2 сая төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээд дээрэс нь бид 700 гаруй мянган төгрөгийн бонус бэлэгнүүд өгдөг байгаа. Файл татаж аваад би дааж ажиллах маш их ажиллагаа бид 1 сарын дотор амьдралаа өөрчлөе гэвэл 1 сарын дотор амжилтанд хүрэх гэвэл надтай ажиллаарай за. Окей. За. Тэгээд удахгүй иргээ холбогдъё. Баярлалаа. Энэ өдрийн лайк дараа шеэр хийгээрэй за найзуудтайгаа хуваалцаарай. Энийг сонсох ёстой хүмүүст нь бүгдэнд нь хүргээрэй. Тэгээд хэдүүлээ хамтдаа амжилтанд хүрье. Манай Монгол залуучууд бүгдээрээ амжилтанд хүрэх ёстой. Бүгдээрээ юм хийж чаддаг болох ёстой. Тэрнийх нь нэг хэсэг нь чи өөрөө байгаарай. Тэр амжилтыг, тэр урмыг чи өөрөө өөртөө бэлгэлээрэй заа. За тэгээ иргээ холбогдъё. Бай.